Монголчууд Монголын эзэнт гүрний үед дэлхийг эзэгнсэн эх гүрний дэлхийн шин дэг журам тогтож 200 гаруй жил үргэлжилсэн байна. Чингис хааны байгуулсан эзэнт гүрэн хүн төрлөختөнд Pax Mongolica хэмээх 200 жилийн анхи тайвныг бий болгож, бүх шашныг хүлээн зөвшөөрч, соёлын солилцоог бий болгож, худалдааны аюулгүй байдлыг хангаж, өнөөгийн ертөнцийн түгээмэл зарчмуудыг үндэслэжээ. Чингис хааны эзэнт гүрэн болон түүний өв залгамжлагчид зүүнний болон барууныхантай үр дүнтэйгээр холбоо тогтоож, зүүн өмнөд Азиас, зүүн Европ хүртэл өргөн удам нутгийг удирдах байлаа. Аз болон Европын гол худалдааны төвүүдийг холбосон торгоны зам нь гагцхүү Монголын эзэнт гүрний мэдэлд байв. Тэр үед эзэнт гүрний нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл алдагдсан залуу эмэгтэй ганцаараа явхад айх аюулгүй байг хэмээн их сурвалжуудад тэмдэглэсэн байдаг.